За сувилагчийн диплом ба бакалаврын боловсролтой сувилагчийн ажил үргийн ялгаа сэдвээр одоо үлийн судалгаанд оролцож байна. Нархангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын 4-р эмнэлэг, Солонгосын гишүүн их сургууль, Чанам их сургууль, Улаанбаатар хотын сонготой эмнэлэг хашуулсан багш нартай хамтарч хийсэн. За ерөнхийдөө сувилагчийн одоо дипломын болон бакалаврын ялгааг бол төлхөр өгөндөө ашигласан. За үндэс нь болохоор дэд боловсролын зэрэг багц цагаар хэмждэг дипломын боловсрол магистр докторийн шилжилттэй байна гэж Монгол улсын боловсролын тухай хуулийн 3-3 заасан байдаг. За диплом болон бакалаврын боловсролын зэргийн ялгаа нь хугацааны хувьд болон төлбөрийн хувьд, хичээлийн агуулгын хувьд, ажлын байранд гараад гүйцэтгэх хөвөгийн хувьд бол ялгаатай байдаг. За зарим дэлхийн улс орнуудад бол сувилагч нарыг бол дипломоор бэлтгэж байгаа. Энэ нь болохоор эмнэлэгт илүү гардан үйлдэлийг одоо ажилбаруудыг хийж гүйцэтгэж байгаа. Харин бакалаврын сувилагч нь болохоор бол сувилагч нарт бол илүү бие дааж ажиллах боломжууд нэгдэж байгаамаа. За манай орны хувьд сувилагчийг бакалаврын буюу дээд боловсролоор бэлтгэж байгаа хэдий ч эмнэлэгт ажиллал одоо дипломын боловсролтой сувилагчийн ажлыг хийж гүйцэтгэж ажлын ялгаа байхгүй. Түүнийгээ баталгаажуулсан мөн ажил үүргийн хувьд өвдөгдөм зэрэг байгаа байдлаас хамаарч сувилагч нар бол боловсролын зэрэг ахиулсан ч бие дааж сувилгын тусламж үзүүлэх байдал нь бол хязгаарлалт нь бол байгаа. За диплом болон бакалаврын зэргийн ялгаа ажлын байранд ямар байгааг тодруулах зорилгоор бүлгийн ярилцлага хичээлийн судалгаа хийсэн. За цаашид бол энэ сувилгын боловсролын байгууллагууд нь олон улсын стандарт болон одоо сувилагчдын ажлын байрны тодорхойлолт чанартай тусламж үйлчилгээг бол одоо явуулахад бол анхаарах садлыг тавьж байгаамаа. Дипломын боловсролтой сувилагч болохоор бол илүү гардан ажлуудыг хийх ёстой. Бакалаврын боловсролтой сувилагч болохоор нөгөө илүү одоо өдөрдөгч төвшний одоо арга зүг одоо ингээд хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Тийм боловч одоо Монголд бол яг манай Монгол бол диплом болон бакалавр төгсөж байгаа боловч одоо нөгөө ажлын байран дээр бол яг л адилхан ажил хийгээд гүйцэтгэж байгаа байхгүй. Нэг ялгаа нь болохоор яг бакалавртай сувилагч нар бол одоо ахлах сувилагч одоо нөгөө тасаг нэгжиг өдөртөн зохион байгуулах ийм үйл ажиллагааг хийж байгаа. Бусад тохиолдолд одоо бие дааж сувилгын одоо тусламж үйлчилгээг одоо удирдах тийм юу бол байхгүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо нөгөө цаашид яг нөгөө сувилагчийн дипломын боловсролтой сувилагч одоо ажил үргийн хувьд энийг хийнэ, бакалаврын боловсролтой сувилагч яг ийм хийнэ гэсэн яг зориулсан удирдамж ажлын байрны тодорхойлолт гараагүй байгаа байхгүй юу. Тэрийн дээр л нарийн цааш тусгаж өгөх шаардлагатай.